байцгаана уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн холбооны сайн дурын ажилтан Арука Сарал төгснөр байна. Бид өнөөдрийн ярилцлагаараа ангийн харилцаа. Арука гихчээ таныг шаалдаг уу? шаално. Танд шаалуулахад ямар мэдрэмж төрдөг вэ? Тодорхой яг мэдрэгддэг мэдрэмж гэдэг яг үннийг байхгүй. Яг тухайн үедээ л төрдөг мэдрэмж байна уу гэхээс биш. Нэг тийм амар мэдрэмж бол төрдөггүй. Энэ одоо яагаад ингэж байгаа юм бол тоо гэдэг ийм мэдрэмж л төрдөг болохоос нэг тийм амар бол мэдрэмж бол төрдөггүй. Тухайн яг уу жоохон бахтаа бол амар энзгэлж хүлээж авдаг гэсэн. Одоо гэхдээ ингээд том болох тусам тэр чинь ингээд улам илүү багасаа. Харин энэ одоо яагаад ингэж байгаа юм бол тоо гэсэн нэг тийм бодол татдаг болсон. Цэцэрлэгийн бага насны хүүхдүүд нэгнийгээ шаалдаг шүү дээ. Яагаад шаалдаг юм бол? Магадгүй тэд нэр болвол те илүү их ингээд найдал бол найз гэж хардаг баг. Миний бодлоор тэгж боддог чинь найдал бол найз, ахал бол ах, дүүл бол дүү гэж. Тэгвэл эхнээс зүг байвал шаалахгүй юм шүү. Тэгэлгүй яг гоо цэцэрлэгээс хамт явсан найз нөхөд тиймэрхүү хүмүүс бол тийм байлгүй яг гоо. Тэгтээ яг үннийг хэлэхэд бол цэцэрлэгээс хамт яваагүй хүмүүс нас хэцүү байдаг. Тэр хүмүүсийн харж байгаа байдал тэр зүйлүүд нь маш хэцүү байдаг. Цэцэрлэгээс хамт явчих юм бол тийм зүйл байхгүй болж байх л та. Ангийн бусад ээж аав нар хөгжлийн бэрхшээлтэй өгөөс шилжиж ирэхээр нь тэрийг гарах тэхгүй бол бид нэр хүүхдээ аваад явах юм аавшигдаг. Тэр нь мэдээж буруу ойлголт тийм биз дээ. Тэгэлгүй яг хөө мэдээж тэр бол буруу ойлголт. Гэхдээ надад бол нэг тийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ илүү их ингээд намайг таньж мэдээсэй гэж хүсэж байна. Хэрвээ ингээд тэгэхээсээ өмнө ингээд тухайн хүүхдийг илүү ингээд таньж мэдэж ойлгох хүсэлтэй байгаасай. Энэ бол те дахин төрөөсчихсөн байгаа. Ингэх л болохоос биш халтур төвчм бол биш юм аа. Тийм ээ. За бид өнөөдөр анги доторх харилцааг мэдж авлаа. Дараагийн танилцуулга хүртлээр баярлалаа.